Монгол Улсын засгийн газрын тогтоол зэвсэг түвшний жанжин штабын даргын тушаал аймгийн засаг даргын захирамжаар 2025 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага татагдсан цэргүүдээ өнөөдөр үдэн гаргалаа. Цэргийн алба хаах залуус зөвхөн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс гадна гагнуурчин сан техникч, засал чимэглэлийн дизайнер зэрэг мэргэжлэр мэргэжлийн өнөмлөгтэй болж 1 жилийн хугацаанд жолооны бие ангиллын эрх авах, дроны операторын мэргэжлэр суралцсан англи хэл, компьютерийн анхан шатны мэдлэгийг эзэмших боломжтой юм а. За энэ жилийн цэрэг татлага бол бас маш их онцлогтой байлаа. За мэдээж Батлан хамгаалах яам, жанжин штаб бас одоо эрх цэргийн албанд татагдж байгаа цэргийн насны залуучуудаа цэргийн алба хааснараа одоо дэвсгэр хатуужил, хувийн зохион байгуулалт сайтаагаас гадна одоо мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх. За мөн цаашлаа цэргийн алба хаавал одоо төрийн албанд нээлттэй болох зэрэг маш олон одоо боломжуудыг гаргаж өгсөн. За мөн одоо жолооны бие ангилалтай болох гэх энэ олон боломжуудыг гаргаж өгсөн Батлан хамгаалах яам, жанжин штабын удирдлагуудтай маш их талархлаа. Ингээд цэргээ өнөөдөр бид нар үдэн гаргаж байгаа маш их баяртай байна. Дараа жил одоо эрх цэргийн албаа хаагаад нэр төртэй хаагаад ирсэн Дархан хотынхоо одоо иргэдэх залуучуудыг бид нар яг энэ үдэн гаргах арга хэмжээнд дээрээ бид нар сайхан угтаж авнаа гэж хэлэхэд таатай байна. Цэрэг эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж удахгүй учран залахын өрөөлийг дэвшүүлье.